маркетинг холбоотой автод гэж бодлоо. Сүүлд бүтэнсэнд оруулсан репорт дээр юу гэж таамаглаж ирсэн бэ гэхээр маркет ерөнхийдөө 5,000-ын доор онгох магадлал байна. Тэгээд 5,000-ын доор онгох юм бол нэгтгэд ерөнхийдөө маркет ботом хийх магадлалтай байна гэж ярьж ирсэн. Тэгээд нэлээд олон байсан Америк компаниудтай холбоотой put option-уудаа нэгтгэд ерөнхийдөө хаагаад хятадтай холбоотой процессус дээр ашиг аваад гэхдээ зарим нь ерөнхийдөө бол хадгалж үлдсэн байгаа. Ягаад тэгэхээр энэ худалдааны дайн бол хятад дээр илүү фокус хийгээд байна. Тэгээд холбоотон орнуудтайгаа илүү ерөнхийдөө negotiate хийх буюу trade deal дээрээ арай илүү одоо яг ашигтай нөхцөлүүдийг бий болох гэдэг. Тэрэн дундаа юу байгаа вэ гэхээр Трамп миний бодлоор байгалийн хийдэ холбоотой бүтээгдэхүүнүүдэд зарах буюу одоо LNG-г ерөнхийдөө худалдаалах тийм хилцээрүүд хийх баха гэж бол би таамаглаж ирсэн. Тэгээд энэтэй холбоотой айгу гоё мэдээлэлүүд гарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр нэгт өмнөд Солонгос болон Япон Америкээс нэмэлт LNG авах, тэгээд LNG-тэй холбоотой хөрөнгө оруулалтыг нэмнэ гэдэг иймэрхүү мэдээлэлүүд гарсан. Тэгээд нөгөө нэг тааламжтай мэдээлэл нь юу байсан бэ гэхээр маркет унахаа зогсохын тулд хоёр төрлийн байгууллагаас, хоёр төрлийн институцаас ерөнхийдөө intervention буюу зах зээл дээр оролцохыг хүлээж байна. Нэгт болохоор Trump administration-аас мессежингээ өөрчлөхийг бол зах зээл хүлээж байгаа. Нөгөө талдаа төв банкнаас ерөнхийдөө зах зээл дээр оролцохыг хүлээж байгаа гэдэг ийм хамгийн бий бол гаргасан. Тэгээд төв банк нэгтгэд төлөвлөгөөгүй байсан уулзалтыг хийсэн. Энэ маань юутай холбоотой вэ гэхээр зах зээл унаж байгаатай холбоотой санхүүгийн тогтворгүй байдал өсөж магадгүйтэй холбоотойгоор төв банк уулзалт хийсэн байх магадлалтай байна. Тэгэхээр энэ бол айгүй сайн мэдээ байсан. Нөгөө талдаа амралтын өдрүүдээр Scott Bessent Trump дээр Флоридад очиж уулзаад тэгээ ерөнхийдөө худалдааны дайнтай холбоотой, тарифтай холбоотой мессежинг дээр ерөнхийдөө өөрчлөлт оруулъя. Тэгээд партнер улсуудтайгаа бид нар бол negotiate хийх сонирхол байгаа гэдгээ илүүтэйгээр ярилцъя гэдэг ийм яриа хийсэн гэдэг мэдээлэл бас гарсан байгаа даа. Тэгэхээр эдгээр мэдээллүүд дээр үндэслээд би бол юу гэж бодож байгаа гэхээр сайн нэгтгэхийн уналт бол ерөнхийдөө бол ботом байсан баг. Эндээс бол зах зээл бол өсөх болов гэж бол бодож байна. Криптотой холбоотой мэдээлэл хүмүүс оруулаач гэж айгуух ярьсан. Тэгээд криптотой холбоотойгоор яг одоогийн байдлаар бол энэ уналтын дараа миний худалдаж авч байгаа сүүл нэмсэн төсөл бол юу ямар төсөл байсан бэ гэхээр Camino swap байсан. Тэгээд Camino-гийн KMNO гэдэг доосыг авсан. Тэгээд MetaSwap гэдэг энэ шинэ апдейт гаргасан. Тэр маань юу вэ гэхээр Jupiter-тэй яг өрсөлдөх биш, Jupiter болон өөр ерөнхийдөө aggregator төслүүдийг бүгдээр ингэ оруулаад арилжааг ерөнхийдөө aggregate хийдэг тийм front-end оруулж байгаа ийм апдейт гарсан. Тэгээд Camino-г ерөнхийдөө сонирхож байгаа улсууд байх юм бол бас comment дээр бичээрэй. Ягаад болж байгаа талаараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас өгөх болно. Тэгээд thank you guys.